Look TV ашиглах заавар. Морцснээс ямар тохиргоо хийж болох вэ? Дараа үзэх. Та дуртай киногоо үзэж амжихгүй дараа үзэхээр хадгалах тохиолдолд дараа үзэх сонголтыг ашиглаарай. Киногоо дараа үзэх цэсэнд нэмэхдээ Look TV app руу нэвтэрч хадгалах киногоо сонгоно. Киноны нэмэх тэмдэгтээ дараа үзэх хэсэг дээр дарснаар таны бүртгэл дэх хадгалагдсан кинонуудын жагсаалтанд нэмэгдэх болно. Дараа үзэх сонголтыг хийсэн бол ингэж харагдана. Хувийн мэдээлэл. Утасны дугаараар бүртгүүлсэн тохиолдолд дараах байдлаар харагдана. Та уг цэсийг ашиглан нэвтрэх нууц үгээ солих боломжтой. Мөн эцэг эхийн хяналтын кодыг уг цэсийг ашиглан өөрчлөх боломжтой. Эцэг эхийн код гэдэг нь насанд хүрэгчдийн контентийг нуух тохиргоо ба системээс цаанаас нь тиг дугаар өгөгдсөн байдаг. Та хяналтын кодоо өөрчлөн нууцлаа чангатгаарай. Та хувийн мэдээлэл цэсийг ашиглан Look TV-гийн бүртгэлтэй хаягтайгаа имэйлээр холбох, Facebook аккаунтаа холбох зэрэг үйлдэлүүдийг ч хийж болно. Та имэйл болон Facebook- ээ холбосноор дараа нь Look TV аппликейшнд нэвтрэхдээ зөвхөн утасны дугаараараа бус имэйл, Facebook-ээрээ нэвтрэх боломжтой. Тохиргоо. Кино санал болгох товчийг асааснаар таны үзсэн кинонд тулгуурлан Look TV app танд кино санал болгоно. Зөвхөн Wi-Fi-аар тоглоулах сонголтыг асаавал дата ашиглагдахгүй, зөвхөн Wi-Fi-д холбогдсон үедээ л Look TV ашиглах боломжтой болох юм. Мэдээлэл хүлээн авах сонголтыг асаавал Look TV-тэй холбоотой урамшуулал, шинэ контентын мэдээллийг notification хэлбэрээр байнга авах боломж нээгдэх болно. Контент татахдаа зөвхөн Wi-Fi ашиглах, дүрсний чанарын мэдээллийг харна. Мөн татсан контентын багтаамжийг харуулна. Аппликейшны хэл өөрчлөнө. Бүртгэлтэй төхөөрөмж устгах боломжтой.